Сайн байцгаана уу? Намайг Мөнхцөл гэдэг. Би Boosters хөтөлбөрийн эхний сезоны оролцогч байгаамаа. За энэ яг хөтөлбөрөөс надад хамгийн ихээр таалагдсан 3 зүйлээ би та бүхэнтэй хуваалцах гэсэн юм аа. За нэгдүгээрт бол энэ хөтөлбөр маань өөрөө англи хэлийг маш хэлбэрхэн аргаар заадаг. Миний хувьд англи хэлийг сурахаар маш олон сургалтын төвүүдэд хандаж байсан, маш олон багш нартай хамтарч бэлдэж байсан. Яг энэ хөтөлбөр маань өдийг хүртэл миний сурч мэдсэн тэр арга барилаас тис өөр арга барилаар англи хэлийг маш хэлбэрхэн аргаар зааж ирсэн л та. За энэ нь бол маш том давуу тал бөгөөд надад таалагдсан хамгийн том онцлог байгаа юм. За хоёрдугаарт нь болохоор мэдрэмж хөгжүүлэх дасгалууд. Өмнө нь бид нар англи хэлийг сурахдаа хамгийн гол зүйлийг орхигдуулаад байсныг би энэ хөтөлбөрөөр дамжуулж ойлгож авсан. Тэр нь юу юм гэхээр ерөөсөө л мэдрэмж хөгжүүлэх. Өөрөөр хэлбэл хэлийг сурахдаа тэр мэдрэмжийг нь хамт сурахгүй бол хичнээн үг цээжлээд хичнээн бэлдсэн ч гэсэндээ тэр тухайн хэлийг төгс эзэмших нь өөрөө маш урт хугацааны аялал болдгийм байна гэдгийг ойлгосон. За яг энэ хөтөлбөрийн хүрээнд мэдрэмж хөгжүүлэх дараах дасгалуудыг хийжсэн л та. За хамгийн ихний дурдах дасгал бол loud reading буюу чанга уншилт. За энэ чанга уншилтаар дамжуулаад бидний амны хайрцаг англи хэлэнд тассан. За дээрэс нь бидний тарих англи хэлийг маш хурд хугацаанд хүлээж авсан. Ингэснээрээ дараа нь бид нар speaking хийх үед чөлөөтэй сэтгэх. За дээрэс нь энэ үгийн аялга, дуудлага тал дээр бас зөвшөрсөн ийм зүйлүүд ажиглагдчихсан. За хамгийн сүүлийн буюу 3 дахь таалагдах зүйл маань юу юм гэхээр энэхүү хөтөлбөр маань цахим платформыг маш ухаалаг оновчтойгоор ашиглаж чадсан. За дурдах юм бол өөрөө Boosters програм маань өөрөө Boosters цэгийн мэн гэдэг юм тусдаа вебсайтаар орж хичээл үздэг. За хоёрдугаарт мөн адил хичээл тухайн ангийн хүүхдэд Facebook группт нэгдэж орсноор өдөр тутамд Facebook группээр дамжуулан мэдээллийг олж авах. За мөн энэ Facebook гэсэн платформыг ашиглаад англи хэлээ маш хурдан хугацаанд дээшлүүлэх юм боломжтой байсан. За энэхүү миний дурдсан энэ 3 зүйл маань яг надад энэ хөтөлбөрөөс хамгийн их таалагдсан зүйлүүд мань байгаа. За яг энэ хөтөлбөрийн үр дүнд миний ярианы чадвар бол сайжирсан. Өмнө нь болохоор би англи хэлний upper intermediate буюу агсан дунд түвшний мэдлэгтэй. За ингээ уншаад ойлгодог, сонсоод ойлгодог байсан. Харин ярьж бол огт чаддгүй байсан, ярьж үзээгүй байсан. Мөн надад ярих боломж маш бага байдаг гэсэн. За харин энэ хөтөлбөрөөр дамжуулаад би ярианы чадвар маш сайн сайжирч ерөнхийдөө бол яриагаараа хүмүүстэй ингээд ярилцахад өөрийгөө ойлгуулад өөрийнхөө хэлэх гэжсэн зүйлүүдээ ямар ч байсан ингээд ойлгуулж чадах хэмжээнд болсон. Энэ нь бас маш том давуу тал болж чадсан. За мөн онлайн хөтөлбөрөөр суралцж байхад надад тийм ойлголт байсан л да. За жоохон уйтгартай байх болов. За би яг энэ онлайн хөтөлбөрөөр дамжуулж би хүссэн юм олж авч чадах болов гэж бодож байсан. Харин миний тэр миний тэр санаа зовлтыг бүр ингээд маш өөрөө эргүүлж чадсан. Би энэ хөтөлбөрт нэгдсэнтэй үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Бүр 100%. Тэгэхээр та бүхнийг энэ хөтөлбөрийг сонирхож байгаа бол заавал эргэлзэлгүйгээр энэ хөтөлбөрт оролцоод өөрсдийнхөө англи хэлийг сайжруулаарай гэж уриалж байна. Баярлалаа.